Босоор сэрээр 4 дахь өдөр эхэллээ. Жингээ хамгийн дөрөнд үтсэн 94.3 байлаа. Нэг гэл хассан байна. Өглөө 6:35 хүртэл ерөнхийдөө бараг унтчихлаа. За ингээд өглөө нүур гараа угаачаад өглөөний дасгалтаа шууд орлоо. Эхнэр хүүхдүүд бүгдөө босцсон байлаа. За ингээд хөнгөн шиг сонголтын дасгал хий гэсэн бодолтой гүйж хараагаад үндсэндээ шууд сонголтын дасгал руугаа орлоо. За өнөөдөр төлөвлөсөн ажлууд их байгаа болохоор октоудаа өгчөөд өнөөдрийнхөө төлөвлөгөөт ажлууд руугаа орно. За ингээд сонголтын дасгалтууд хийхэд булчингууд бол нэлээд бас өвчөө орцсон одоо болдарсан байлаа. За ингээд өглөө гэрээсээ гараад октоудаа левтер болгоод өөрөө нөгөө 400 гаруй шатаараа шууд уруугаа уруудаж буулаа. За ингээд гараад ирсэн октоудаа сургуульд нь хүргэж өгчөөд өнөөдөр 45 дахь сургууль дээр уулзалтаа байсан. Дүүнертайгаа уулзаж бяцхан цэцлэгч номоо өглөө 45-ын мундаг дүүнертаа бас баярлалаа. За лавгдорж сан гэж миний сан байдаг. Эрг Монголыг хамтдаа бүтээцгээе. Өнөөдөр сангийн офис дээр нэлээд сууж ажиллаа. Сурагчдын сайн мэдэх бяцхан цэцлэгч ном бол өшөө олуулаа болоод мад англи хэл байдаг гэсэн бол хим, физик, газар зүй, одоо нийгэм гэх мэтлэн 8 төрлийн номтой их мэдгч ном болж тун удахгүй хэвлэг тэр болсон шүү гэдгийг хэлье. За ингээд өдөржингөө суучаад орой гэртээ ирлээ. Орой ирж шууд дасгал руугаа орлоо. За ингээд Google-ээс нийгмийн ойролцоогоор 12 минут орчим гүйцсэн байна. За ингээд ерөнхийдөө 10 минут орчмын гүйлт бол төдийлөн биед мэдэгдэхгүй байлаа. Өдөржингөө үндсэндээ гарын булраа, хөлийн булраа ерөөсөө арилахгүй явлаа. За ингээд аль болох сонголтын дасгал сайн хийгэрээ гэдэг миний одоо энэ өдөр тутмын бичлэгийн дор зөвлөгөө өгж байгаа хүмүүсийнхээ зөвлөгөөний дагуу сонголтын дасгал дээр бие халаалтын дараа бол төлөвлөгөө ажиллаа. За ингээд сурагч дүүнертэй хандаж хэлэхэд ялангуяа сая 21 аймгийг тоороход бяцхан цэцлэгч номоо хүүхдэд өгсөн бол их мэдгч ном бүхэлд нь 8 хичээлийн агуул өгөхийн ном лавгдур цангаас гарч байгаа шүү гэдгийг та нартай дуулгахад бас баяртай. За ингээд сонголтын дасгалуудаа нэлээд хийлээ. За үндсэндээ бол гар дээр сүнэ гэсэн чинь үнэхээр нэг сүнэ чадахгүй байлаа. Тийм болохоор ингээд дасгалуудыг дагаад хийлээ. За нэлээд ч бас их хөлөрлөө. Дасгалууд дууссаны дараа нэг сайхан шүршүрт орж аваад орой хоолоо идээд өнөөдрийн ажил өндөрлөө. Сайхан амраарай.